хүүхдүүд наав маань архинаас гарч иргээд тортыг авчираад малгайг өмсгөөд аццэнэр нь дуугийн дуулж өгөөд манайхан би олон жил би төрсөн өдрөө би архитай тэмцэжсэн. Би ийм гоё юм архигүй тэмцэж ийм ад жаргалтай хэдэн үе манайхан өглөөс сууж байсан. За би энэ бүлэгт болохоор 16 онд гэр бүлийнхаа хүнийг авчирч ирсэн. Би өөрөө давхар хамааралтай хүн. Өөрөө одоо нөхрийгөө авчирч ирсэн. Одоо манай нөхөр маань 10 жил болсон. 10 жилийнх ойг гэж байна. Тэмдэглэж байна. 10 жил сүүгээр цагаан сараа хийлээ. Давхар хамааралтай байсан. 20 хэдэн жил архины хамааралтай явсан. Маш ууц уцаартай. Айгу хэцүү байсан. Тэгээд энэ бүлгэнд яваад 10 жил болоход маш их ад жаргалтай. Ерөөсөө л архигүй гэрүүлэл, ерөөсөө архигүй орчин архигүй гэрүүл ад жаргал тэнд хайр бүхэн байж идэг. Цагаан сар болно ингээл архил авчрахгүй бол энэ хүний сэтгэл хандаггүй. Мөнгө өгөхөд тэр мөнгийг тоохгүй энэ муусаа надад арх харамлаа. Арх одоо надаас харамлж ийн гэл. За тэр хүнд арх бэлэг өгж ивэл тэр хүний зүгээр сэтгэл нь ханаал тэр арх нь овоололтой. Нөгөөдгөө яах вэ? Цагаан ногоон сар болно баяр асуул нөгөөдгөө уугаал унтчихийдэг. Ерөөсөө ах トゥ хамаатан садаа ирнэ. Тэн тасраал унтчихийдэг. Энэ баяр ёслыг ямар мэдрэмж юу ч мэдэрдэггүй. Ерөөсөө тийм. Ерөөсөө архиуж байгаа тохиолдолд бол ерөөсөө баяр баясал бүхэн байхгүй шүү дээ. Хайр инэрл одоо юу гэдэг тэр бүгд ингээ архитай ингээ цаашаа залгидсан байгаа шүү дээ. Би бол архийг ирнэ хүн ходоодоо уудаг юм байна гэсэн ч үгүй юм. Архийг ч ерөөсөө хүн тархиараа уудаг юм байна. Тархи хүнийг өдөрчт юм байна. Тэр уус одоо ерөөсөө тэр архи чинь тархинд ороод тэр тархи одоо юу хийж ийн яаж ийн юу хэлүүлж ийн тэр ерөөсөө мэдэхгүй хүн өөрөө ч мэдэхгүй тархи өдөртөө л явчихдаг юм. Энд би сая сургалтын суужид би бас мэдэрсэн. Одоо ерөөсөө хоёрхан зам л үлдсэн гэж хэлжсэн миний хөртөө. Нэг бол чи архийг сонгох юм уу намайг сонгох юм. А хэрвээ чи архийг сонгоно гэвэл би одоо би шууд замаас салнаа л гэж үг хэлжсэн. Тэгээд манай хүн нэг 3 хоногийн дараа чи шийдээрэй гэсэн. За би архиас гаргая л гэсэн. За тэгвэл одоо юм болгон дээр би чамайг аваач өгчээсөө. Одоо өөрөө одоо ингээд яг тэр өөрийнхөө сэтгэлээр би өөрөө гарна гэсэн үгнээ чи явна шүү. За гэдэг ингээд хоёулаа тохиолдсон. Маргааш нэг болсон чи өглөө нь босоод ахаад нөгөө 100 г гэж байгаа байхгүй. Тэгээ нэг 100 г-аас та нэг уурлан байран өгөөл нөгөө имлэг дээр авчирсан. Тэгээ имлэг дээр авчирхад яг энэ одоо энэ 5 рупаг одоо энэ соёлмаа юмч ингээд бид нэрийг аваад ингээд за одоо ийм 21 хоногийн сургуультай байт юм аа. Тэнд 75 мянган төлбөртэй байсан. Тэрэнд нь суулгая гэд. За тэгээд энэ сургуультанд яг би өөрөө авчирч исэн. Манай хүн яг 14 хоног 21 хоног суусан. За та энэ хүнийг 7 хоног хөргөж өгөн шүү би хэлж исэн. Энэ хүнийг би 7 хоног хөрөхгүй. Энэ хүн өөрөө сэтгэлээрээ ирж байгаа. Өөрөө гарыг гэсэн юу. Энэ хүн өөрөө явна. А хэрвээ өөрөө яваад замаасаа альдрах юм бол энэ хүнд явах зам байхгүй гэдгийг би яг хэлж исэн. Оо тийм үү ямар амар ширүү юм бэ гэж намайг совилмаа гэж тэгжсэн байхгүй юу. Тэгээд манай хүн яг өөрөөрөө явсан. Өөрөө босоод явдаг байсан. Тэгэл 21 хоногийг дүүргэсэн. Тухайн үед яг тэр 21 хоногийг яг тэр сургуультанд сууж байхдаа төрсөн өдөр нь 11 сарын 23-нд яг төрсөн өдрийг аач зээ нартаага хүүхдүүд наав маань архинаас гарч иргээд тортыг авчираад малгайг өмсгөөд аццэнэр нь дуугийн дуулж өгөөд манайхан би олон жил би төрсөн өдрөө би архитай тэмцэжсэн. Би ийм гоё юм архигүй тэмцэл ийм ад жаргалтай хэдэн үе манайхан өглөөс сууж байсан. Тэгээд ийм гоё хэдэм үү гэд хүүхдүүд нь бэлээ нөгөөд. Ингээд өнөөдөр бас 10 жилийнхаа төрсөн өдрийг 10 сарын 23-нд баяр баясгалтай ад жаргалтай өр хүүхдүүд нь өссөн, дэвжсэн. Тухайн үед бол ерөөсөө ганцхан яг атар арх ууж байгаа үед бол ганцхан ачтай байсан. Өнөөдөр дээрэс нь 5 хач нэмэгдсэн. 5 хач нь төрсөн өдрийн дуугийн тул өнөөдөр маш их ад жаргалтай сая 10 сарын 23-нд бас 10 жилийнхаа төрсөн өдрийг хийсэ. Ингээд ерөөсөө тэр гэрүүл хайр ад жаргал бүх юм тэнд ингээл энерги ямар их тэр сайхан энерги байв. Тэгэл одоо ад жаргалтай хүүхдүүд нь одоо ганцхан ерөөсөө энэ манай энэ хүнийг арх уудаг гэдэг бол ерөөсөө ач зээнэр мэдэхгүй шүү дээ. Манай хүү арх уудаг. Тэрнээс өмнө аз олж архинаас гарсан юм да. Нөхрөөгөө архинаас гарах гэж
зөндөө ламбо одоо тэгэл имлээ одоо ламбо тэгэл тэр архиас гардаг имлэг тэгээ цогц суурийн сургалт өчнөө явсан штэ. Тэгээд өвт гаргадаг хүн гээл ингээл шин шидэм дээр айц штэ. Хизээч гараагүй штэ. Тэгээ хамгийн сүүлд нь яагаад энэ бүлэмд очсон юм бэ? Ерөөсөө тэгэл аюу хэцүү болж байгаа хөө сүүлдээ ер нь би ч өөртөө уур уцаартаа уулсан. Сүүлдээ би баг энэ нөгөө хүнээрээ харахаар миний уур хүрдэг заримдаа зодчдөг. Тийм л гэр бүл болсон шүү дээ. Тэр гэр бүлд ямар ч уур ансгал байхгүй. Өрөөсөө нэг бүтүү хаашаа ларна тэгэл тэр хүүхдүүдэр нь айгүй хэцүү шүү дээ. Нөгөө хүүхдүүдээр арх дарсан нэг хин дээрээс нөгөө хүүхдүүд над жаргал байхгүй нэг тэгэл нэг ингээл яваад өгдөг. Тийм л байсан шүү дээ. Ерөөсөө архинаас гарна гэсэн бол өөрөө чин үнэн сэтгэлтэй. За би яг энэс гарна гэсэн хүн оюун санаанаасаа л юм аа. Манай гэртүүдэд хундаг байхгүй шүү дээ. Хундаггүй. Нэг мэдсэн чинь манай хундагнууд байхгүй. Хамгийн сүүлд нэг хэдэн хундагаас би ихчтэй өгсөн. Тэгээд 10 жил сүүгээр одоо цагаан сараа хийж гин. Төрсөн өдрийн ямар сандаас ач зээн дэр нөгөө жижигхэн нөгөө цаасан хундагнаар цаа өвөө сүүгээ өргөе их цаа айгүй хөөхөн сүүгээ өргөхгүй зогсчтэй. Тэгээд одоо миний ач зээн дэр бол ямар ч гэсэн том болоод арх хундаггүй сүү уугаа явж байгаа хэл гэж бодож байгаа шүү дээ. Тэр одоо суугуух замын одоо өвөө эмээ хоёр нь тавьж өгсөн 6 ач зээтэй. Архгүй байхад ерөөс амьдрал үр хүүхдүүдээ амьдрал бүгд дагаал ерөөсөө сайхан дээшилж идэг. Хүн маш их буруудаг. Хүн өөрийгөө ойлгохгүй. Энэ хүн өөрийгөө буруудаг мэдвэл намайг хүнлүү буруу гэж хэлсэн мэл шүү дээ. Би өөрөө маш буруудаг хүн байсан шүү дээ. Өөрийгөө ихэлж өөртөө их дүн шинжээ өөрийгөө ойлгож ич өөрөлийг засна. Өөрийгөө хайрлж ич бусдыг хайрлна гэдгийг би тэр сургалтаас мэдсэн шүү дээ. Өөрийгөө хайрлцдаг бусдыг хайрлцдаггүй. Өөрийгөө хайрлж ич бусдыг хайрлна. 3-4 жил битгэдэггүй байсан шүү дээ. Хизээ арх уучлаа, яач болоо. Тэгээ эдгээр чинь нөгөө 3 жилд манай хүн бол хагас бүтэн сэдрага одоо тэр ярилцлагыг таслаагүй. Тэгээд нөгөө ярилцлага хийчихэл эдгээр чинь ингээд каракад орно, дуулна. Тэгээд энэ гол молдоор очиж нөгөө 100 болохоор голдоор очиж ингээд мах цаах шарж идэнэ. Би өөрөө ч хамтаа явдаг байсан. Тэгээд дээрэс нь манай хүн намайг хагас бүтэн сайныхаа тэр сургалтанд бас авч явдаг. Тухайн үед би бас тэрийг мэдэрдэггүй нэг хийсвэр явж исэн байлээ. 16 оны Чингис тэр цагаан сар ёолк хийхт би тэнд очиж исэн. Тэгэхэд ингээл хүмүүс ингээд сууж хад би нөгөө бас тэр тухайн үед яг бас нэг арх бас нөгөө хамт олондоо нийлэхээр уучдаг байсан байхгүй юу. Тэгээ тэр шинжлэлээр би ерөөсөө тийм мэдрэмж аваагүй шүү дээ. Энэ нэг сонин нэг юм дутагдаал нэг тийм нэг мэдрэмжгүй би тэр ёолкыг би хийжсэн. Одоо 10 жил би энэ ёолконд орсон одоо нөхрийгөө дагаад. Тэгээ 10 жил би ёолконд ороод одоо зүгээр үнэхээр зүгээр өстө нэр тэнд бол зүгээр л ад жаргал тэр ямар гоё байдیں۔ Тэр баяслалуудыг тэнд л явж байгаа. Тэгээ дээрэс нь би 5 жилийн дараа би бас өөрөө сургалтанд суусан. Төмөр замд 30 жил ажиллагаад тэтгэвртэй гарсан. Манай хүн 40 жил ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. Тухайн үед нэг л хашаа байшинтай байсан. Одоо өнөөдөр 10 жил болохын тулд зүгээр амьдрал зүгээр дээш цэцэглэнэ. Ерөөсөө л бурхан багш дээрээс маш их шагналыг өгөн. Тэр шагналыг биеэрээ эдлээд өнөөдөр 2 өрөө хашаа байшингаа компани аваад 2 өрөө байранд орцсон сууж ийн. Дээрээс нь лагрын байшаа аваад 2 газар худалдаж аваад нэг аваад охиныхтойгоо ингээд 11 8 харьцаатай байшин барьсан, хашаандаа мод цэцэг навч тарьсан. Зүгээр л ад жаргал тэнд дэлгэж чинь. Тийм л газар амьдарч чинь. Өнөөдөр архинаас гараагүй байхгүй шүү дээ. 10 жилийн дотор энэ хүн байхгүй шүү дээ. Би ч одоо мэдгүй нэг салгалаад арай нэг архин баг уужсэн юм бас нэг салгалаад байж лээсэн байх та. Гэхдээ ийм сайхан байхгүй шүү дээ. Өнөөдөр ирсгүч уран зориг одоо юу байдгийг тэрийг өөрөө биеэрээ мэдрээ ингээ явж шүү дээ. Тэгээ би энэ хамт олноо харахаараа хагас бүтэн сая дээр дандаа сургалт явдаг. Энэ хамт олон доор очихоор би багш нартаа энийг тэр зохион байгуулсан тэр анх суурийн тавьсан насан зингэл тэр дарагтаа захиралтаа дээрээс нь ингээд тэр одоо энэ танхимд орохдоо би баярлаад залбираад гарахтаа хамт олондоо талхраад баярлаад тэндээс эдгэрэл хайрыг аваад би тэндээс 7 хоногийн ирч хүчийг аваад би тэндээс гардаг. Омогч баярлаж огшиж тэндээ би очдог. Баярлдаг бид энэ цуглаанд очихдоо би өнөөдөр маш их баяртай байна.